За энэ өдрийн мэндийг та баяртай дэвшүүлж байна. Өнөөдөр Монголын урлагийн зөвлөл урлагтай яриа гэдэг подкаста анхныхаа дугаарыг гаргах гэдэг ингээд бид гурав уулзж байгаа. Монголын урлагийн зөвлөл үндсэндээ зорилго нь их ойлгомжтой, нэрнээс хүртэл шүү дээ ойлгомжтой байгаа гэж үзэж байна. Бид нар бол урлагийг тэр тусмаа Монголын урлагийг яаж хөгжүүлэх вэ? Энд чинь бидний оруулах бодиттой хувь нэмэр юу байх вэ? Урлагийнхныгаа яаж дэмжих вэ? Урлагтай холбоотой сонирхдаг улсуудын хүрээллийг яаж тэлэх вэ? За тэгээд зөвхөн Монголынхаа нутаг дэвсгэрээр хязгаарлахгүй яаж хөлийн чандад гарах вэ? Хөлийн чандад байж байгаа сонирхогчдын Монголын урлагийг яаж тэднэрт ойртуулах вэ гэдэг ийм үндсэндээ бол маш энгийн зорилготой эннийхээ төлөө 20 гаруй жил зүтгэж байгаа юм төрлийн бус байгууллага. За ингээд өнөөдрийнхөө зочдыг танилцуулъя гэж бодож байна. Би баримтат гэрэл зурагчин Мөнгө Цэцгээс эхлэе гэж бодсон. Мөнгө Цэцэг чи өөрийгөө танилцуулахгүй юу? Нөө Нэмгэрлийн Мөнгө Цэцэг гэдэг. Одоогор би яг оюутан суралцж байгаа. Яг өөрийнхөө сонирхсан чиглэлээрээ одоо мэрэгжил эзэмших гээд суралцж байгаа. Тэгээд баримтат гэрэл зурагт хайртай. Бас ингээд яг байгаа зүйлсээ харж баясдаг. Одоо цагтаа байхыг хичээдэг тийм л. Чи хаан сурдаг уу? Одоо би соёлын урлагийн сургуулийн радио телевиз медиа урлагийн сургууль сурдаг. За баярлалаа. Бацаая. Бацаая гэдэг ардын жүжигчин жигсцрүүн найруулагчийн 3 дахь үеийн шав. Тэгээд нэг урлагийн зөвлөл 20 жил тасралтгүй одоо үйл ажиллагаа явуулахдаа залуучдыг дэмждэг гэдэг. Тэгвэл би яг урлагийн зөвлөлийн залуу манлайлагч хөтөлбөрийн 15 дахь одоо удаагийн төгсөгч. Тэгээ нэг урлаг тайртай сайн дурын уран сайхан ч байна. Сайн дурын уран сайхан гэдэг чинь намайг залуу байхад ямар хүнийг хэлдэг байсан бөхөр мэрэгжлийн бус хүнийг хэлдэг байсан байхгүй. Тэгэхээр манай одоо миний татны анд Бодруугын юу гэж хэлдэг вөхөр бөөн дурын уран сайхан ч гэж бид нар өөрсдөө нэрлэдэг байсан байна. Тэгээ үндсэндээ өнөөдөр бол та хоёрыг ингээ хажигдаад байхад бол мэрэгжлийн хүн болох гээд нэг нь бол болчихсон нөгөөх нь болох гээд ингээд бэлтгэж байгаа ийм залуучууд та өнөөдөр би уулзж байгаа юм байна. Би өнөөдрийнхөө подкастт бэлдэж Буцаягийн хийсэн уран сайхны киног үзсэн. Бүр үзэхдээ зүгээрчгүй бас нэлээд цаг гаргаж үзсэн гэж хэлж болно. Тэгэхээр ганцхан шалтгаан. Тий. 22 онд авсан байли тий. Тий 22 онд. Тэгээ хоёлаа энэ киноныхаа тухай төвчхон яриа. Яг тэгвэл кино хийн гэдэг бол тийм амархан зүйл биш. Тэр тусмаа уран сайхны кино хийн гэдэг чинь их том баг ажиллана, хөрөнгө шаардна. Уран бүтээлчдийг бол оролцуулна. Тэгээд ингээд бодоод үзэхээр бол шүү дээ. Чи их том ажлын ард нь гарч чадсан залуу байна шүү дээ. Тэгээд энэ киноны түүхч гэсэн бас их сонирхолтой бүтсэн юм байна лээ гэж би ойлгосон. Энэ тухайгаа хоёлаа ярив. За. Манай нөгөө ганцхан шилтан кино болохоор тэр чигээр ирнэ. Нэг үеийн залуучуудын уран бүтээл. Манай найруулагч одоо би энэ киног болонготой ганцаар бас найруулаагүй Болдоотер гээд хамтран найруулагчтай хоёр залуу байгаа. Зохиолын болонгуудаа би эмнэлэгт байхдаа бичсэн. Зургийн ерөнхий зураглаач, продюсер гээд бүгд бид нэг үеийнхэн. Тэнгүүтээ хамгийн анх би нөгөө өөрөө хор тавдар гэдэг өвчин тусаад жил хэрэтээ эмнэлэгт бичсэн. Тэгээд маш олон хүний хайраар өнөөдөр энд ингээд суух надад боломж олцсон. Тэгээд эмнэлэгт байхдаа хүмүүст ер нь хайраа яаж буцааж өгөх вэ гэж ер нь айгүй их бодсон байхгүй юу? Тэрний маань тэр нөгөө илэрлэл болж гарсан зүйл нь ганцхан шалтгаан кино. Тэнгүүд хүмүүс болонгуудаа амар тийм уйтгартай кино гэж юм бодоод тийм шиг байгаа. Ингээд сонсон гот амар нөгөө хор тавдар гэхээр л юмэг дандаа нөгөө хэцүү талаас нь энийг харааддаг. Тэнгүүд ганцхан шалтгаан болохоор миний хувьд илүү юм мэдрэмжэн дээр дөрүүлсэн, илүү юм зөөлхөн хор тавдар ч гэсэн хүний тусч явах нэг төрлийн өвчин ч гэсэн цаана байгаа илүү тэр нөгөө хүнд хайрлахыг хүссэн, нөхөрлийг хүссэн илүү мэдрэмжэн дээр энэ кино дөрүүлсэн зохиол нь тэгж бичигдсэн болохоор манай үеийн залуучууд бүгдээрээ зохиол уншаад одоо цалин мөнгө айгүй багтаагаар бид нар дайрч орж ирсэн кино. Тэгэхээр киног одоо үнэхээр шин цагийн төлөөлөл. Болсон та нар бүтээсэн бай тээ.
Монголын кино бол гэхдээ 60-70 жилийн түүхтэй. Энэ чинь бас тодорхой хэмжээний төвшөнд хүрчихсэн, оргил үетэй байсан ийм урлаг шүү дээ. Одоо жишээ нь шин цагийн уран бүтээлчид тэр хуучин түүхээ, хуучин киногоо хэр сонирхдаг юм те? Яста хүн хүний нөгөө мэдрэмжнээр дөрөлөх баг. Би болонгот тустай гэхдээ яг тийм амар хуучин киноос сайн үздэг биш. Илүү нөгөө юм орчин цагийн үеийн кинонд илүү цаг хугацаагаа зарцуулаад идэх гэх юм уу? Тэгвэл цөөхөн тооны хуучин киног тогтмол үзэх надад илүү тухтай санагддаг. Жишээлбэл чи ямар кино үзэх вэ? Одоо чинь гарын 5 уруугаас эхлээд яг багшийн кинонд бүлийн нурмын дэртэн дуртай. За. Би бол хуучны кино гэхээр бүр тэр ардын ээлж Норжмогийн замнал ч юм уу. Гэхдээ бүр тэр Норжмогийн замнал гэдэг чинь бол бүр тэр дуугүй кино байсан шүү дээ. Тэгэхээр тэр биш. Одоо яг хөө сэрэлтч гэдэг юм уу те. Тэр одоо сайн миний те. Тэр кинонуудыг би ярьж байгаа байхгүй да. Мэдээж хэрэг альва нэгэн урлагийн эхлэл бол шүү дээ. Анхныхаа бүтээл хэсэгтээ тэрэн дээр суурлаад хөндлөгдсөн туршлага, мэдлэг энэ бүгд бол шүү дээ. Хөгжсөөр байгаад өнөөдрийн та бүхэн алийг сонгох уу, алийг аасан сурах уу, алийг үл тоох уу, үл тоомжруулах уу гэдэг энэ мэдрэмж төрж байгаа байх л да. Тэгэхээр сонин байна. Мөнгө цэсгээ. Тэгэхээр кино гэрэл зураг хоёрыг ч бас нэгтгэж байгаа юм шүү дээ. Дүрс шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чи бол киног яаж хардаг вэ? Миний хувьд кино бол нэг дүрсээр урлах, дүрсээр ингээд гайхалтаар урлаад штэ. Тэр нэг кино чинь хитэн акшн байнгут тэр нөгөө акшн чинь ингээд дүрсээр ингээд минут одоо хурдаараа дамжуулаад ингээд харуулчих штэ. Одоо зураг бол тухайн акшнаа л яг тэр нэг кадртаа бүх юм өрөөл дарна. Тэнгүүд кино бол нэг цэгээс нөгөө цэг дуусах хүртэл явагдаж байгаа зүйл. Тэгээд киногаар дамжуулаа харуулагдах тэр өгүүлэмж нь эхлэх цэгээсээ төгсөх хүртлээр өөр ээж болно те. Яг ингээд зовлонтой зүйл нь эцсийн мөчөнд жаргалтай болж болно. Жаргалтай зүйл нь эцсийн мөчөнд зовлонтой болж болно ч юм уу. Тэнгүүд киноны нэг гой зүйл нь болохоор ингээд одоо жишээ нь дээр үеийн киног хэр үздэг вэ гэдэг чинь штэ. Тэнгүүд миний хувьд яг ингээд Монгол кино одоо яг юм яг байгаа нөхцлөө гэтээ яг суртал ухуулгын зүйлсүүд явагддаг ч гэсэн тэнд нэг амин зүйл байдаг. Тэрийг үзэх нэг тийм тааламжтай зүйлсүүд нэг байгаад байдаг. Одоо жишээ нь аман хуур дээр гэхэд тэр нэг эмхтэй ингээд хувцас тайлаа хувцас ингээ өмсөж байгаа ч юм уу те. Эсвэл нэг нөгөө шин бүтээлгээ ягаараа гэд нэг бас нэг байдаг штэ. Одоо нэг шалгалт ирэх гээл те бүгдээрээ гүйлдээд ч юм уу. Тэр ингээд хэдий бусдад ингээд гэгээлэг юм их ч юм уу сайн сайхан зүйлийг ингээд энэ зүйл чинь ийм шүү, нийгэм ийм байгаа шүү гэдгийг ингээд харуулах гад гол зорилго нь тийм боловч тухайн цаг үеийн уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээх тэр чадвараа яг хослуулж чадсан гэх юм уу. Одоо тэр дээд нийгмийнхаа хүмүүс альбан тушаалтнуудынхаа өгсөн заавар зөвлөгөөг өөрийнхөө ур чадвараар дамжуулаад өөрийнхөө үзэл сурталыг ч гэсэн давхар шингээгээд харуулж чадсан байдсан байх гэдгийг би олж харсан. Одоо орчин цагт ч юм уу ингээд Монгол уран бүтээлчдийн ихэнх нь болохоор ингээд зөвхөн зах зээлийн ч юм уу те эсвэл нэг арилжааны ч юм уу яг бусад зөвхөн нийтийн хүртээмжийн хувьд хийгдэх тийм кинонууд ихвчлэг хийдэг болсон ч юм уу IPTV-д өгдөг ч юм уу. Тэнгүүд эдгээр зүйлсүүд нь нэг тийм цаг зуурын ингээд зүгээр үзээд л өнгөрөх тэр тархинд үлдэхгүй тэр нэг оюун бодолд маань мөнхөрч хоцрохгүй зүйлсүүд байгаад штэ. Тэгэнгүүт яг тийм мөнхөрч хоцрох зүйлийг авч гарж ийн гэдэг чинь өөр амар нэг тэр уран бүтээлчийн гаргаж иж байгаа гой зүйл юм болоо гэж бодсон. Одоо ганцхан шалтгаан дээр жишээ нь одоо дуу те эсвэл ганцхан шалтгааны тэр киноны өнгө тавилт ямар гоё юм бэ. Тэгээд бас нөгөө уран бүтээлчд нь ингээд дандаа залуу уран бүтээлчд гэж байгаа шүү дээ. Бүгд ингээд өөрсдийн нэг тийм хүсэл юм гал ирмэлтэлтэй байгаа. Тэнгүүд тэндээс ингээд давуу болон сул тал нь юу юм бэ таны хувьд? Бид нар болгоот нэг залуучууд болгоотаа яг өөр гэсэн мэрэгчлэр бүр яг толгойлохгүй зарим нь толгойлчихсан яг байсан байхгүй. Тэнгүүд би манай зураглаач чинь надад ингэж хэлжсэн. Надад яг ингээд дуртай камерын хүссэн камерын өгөөд өөрт нь нөгөө юм орон зай эрх чөлөөгийн өнгөд тэр хүний ур чадвар илүү гэрэлтэж гардаг юм л. Тэнгүүд нөгөө ах нар ч юм уу олон хүмүүс орж ирээд нөгөө өөрийнх нь хэмнэл
тааруулах биш. Заримдаа ингээд зураглаач гэдэг хүн чинь өөрийнх нь зураглаач гэдэг мэрэгчлэрээ юмыг яаж хамгийн гоёор авах уу гэж бодож байгаа. Энийн эрх чөлөөг нь бас тавьж өгөх юм бол илүү сайн зураг гардаг юм гэж бодсон. Тэгэнгүүтээ би болгонгуудаа ганцхан шилтгаан дээр бас нэг барьсан юм болгонгууд манай 4-4 дөрвөлээ мэрэгжлийн биш жүжигч таахгүй юу? Зураач нь өөрөө зураач залуу байхгүй. Тэгэнгүүт би тэрийг юу гэж бодсон гэхээр одоо ингээ Монгол кинод нэг юм амар дутагдаад байгаа нь дүр гэж юус аягүй байхаа багасч байна. Одоо нөгөө хуучны кино ярил бид нар нөгөө сэтгэл тоногчсон дүрүүдтэй байхгүй юу? Артын илчиж гэдэг. Яг ингээд үлддэг. Тэнгүүд Монгол кино сүүлийн үед байхгүй болоод байгаа шалтгаан нь улангуудаа дүр гэдэг юм үлдэхэ байцсан. Ягаад тэгэхээр нэг жүжигч нэг амар олон янзаар ингээд тоглуулаад тэнгүүд тэр нь улангууд юм хэлбэрийн үеийг тоглоод байгаа ч яг ингээд юм агуулга дээр гарч өгөхгүй. Тэгтэл манай залууг тэр нөгөө зураг биер татхад хүмүүс энэ жинхнээс зураач юм бахтаа гэж үздэг. Хөгжмийн хуруу дарахаараа амьд болдог. Дуучин өөрөө дуулахаараа тэр гэрэлцдэг тий. Тэнгүүд энэ зүйлийг миний хувьд камер дээр буулгах нь чухал. Тэгжээж хүнд яг нөгөө мэдрэмж нь үнэн очно гэж үзсэн. Тийм болохоор одоо чинь дуулж байгаа бүх процессын дээр бүгд ам бариагүй тэр жүжигчин өөрөө дуулсан, тэр зураг өөрөө зурсан гэдэг мэдрэмж нь манай киног илүү юм нандин болгож өгч ирсэн юм шиг санагддаг. Гэхдээ миний ойлгосноор бол энэ кинонд бол сонгосон жүжигчид нь бол түрээ их таарсан хүмүүс байна гэж ингэж харсан. Тэгэхээр түрүүн өөрөө бас хэллээ шүү дээ. Ингээд бид нэр одоо миний хийж байгаа киноны төрлийн сонирхдаг үзэгчдийн тоон бол тийм хязгаар бол одоо өнөөдөр аажмаар бол хүрээнд тэлж байгаа байхаа гэж. Тэгэхээр ерөөсөө урлагийг бид нар ойлгодог хүмүүсүүдийг ер нь яаж хүмүүжүүлэх ёстой тануудын мэдээлэл, тануудын ойлголтоор үзцгээе. Тэнгүүт яг ингээд бид хүмүүсийг шүүж болохгүй шүү дээ. Одоо нийтийн үзэгчид юм байна. Одоо бид нар нийтийн хөгжилтэй зүйл нэг юм уу Монголын үзэгчид тий яг кино үзлээ гэхэд монгол хүмүүс юм үзэхгүй байх гэдэг чинь тэр ойлголт нь надад амар өрөөсгөл санагдсан. Яа тэгэхээр бид өөрсдөө тэр урлаг гэдэг ойлголтыг нь өөрсдийнх нь тэр ерөнхий боловсрлоос нь ч юм уу тий баг балчир наснаас нь тэр ойлголтыг нь өөрсдөө ингээд тасалдсан байхгүй юу? Одоо миний хувьд яг одоо өсөж яваа залуу үе байгаа штэ. Тэнгүүд өөрийн мэдрэмжээр яг ингээд өссөн тэр орчноос харахад надад урлагийн талаар ойлголт өгсөн. Гэхдээ урлаг бол ингээд чиний идэх тий чиний талах биш юм аа. Гэхдээ чиний ингээд дарсуулах зүйл юм аа. Ингээд амтлах зүйл чинь шүү гэдгийг одоо гэрийн хэмээн надад ойлголцсон ба штэ. Тийм учраас ингээ урлаг надтай үргэлжил ингээ явсаар идэг тий. Миний ингээ дотор байсаар л идэг. Тэр киног ч юм уу, тэр нэг уран зургийг ч юм уу ингээ өөрийнхөө сонирхлын гэсэн зүйлсүүдээ би ингээ сонирхож хийсээр тэгэнгүүт тийм биш хүмүүсээс байгаа тийм үү. Тийм биш яг л ингээ бүр өөрсдийнхөө амьдралын яг хэрэгцээн дээр тулгуурласан эсвэл яг хичээл ном эсвэл яг дүн ч юм уу мэдгүй ингээ яг амьдралын гэсэн зүйлээ хардаг. Тэнгүү тэр нь яг юм тэр дарсуулах зүйлийг нь алга болгочихж байгаа байхгүй. Яг идэх хоол яг бодит үнэн гэдэг зүйлтэй хит ингээд байгаа учраас тэнгүү тэрийг одоо нөө урлагаар хүмүүст ингээ ойлгуулах хэрэгтэй болчихж байгаа. Одоо төлөвшсөн байгаа хүмүүст одоо нээлттэйгээр харуулж өгөх ч юм уу тий. Гэхдээ тэр хүмүүсийг ингээд бид нэр одоо үзэгчтэй шүүмжлэх нь бол өрөөсгөл зүйл. Үзэгчид өөрсдөө хит боловсралтай ингээд одоо ойлгож чадахгүй хэмжээтэй. Гэхдээ тэрийгээ яаж өөрсдөө илэрхийлж гаргах вэ ч юм уу? Эсвэл яаж би энэ зүйлийг яаж мэдэрч байгаа вэ гэдгийг жоох ойлгохгүй байгаа хүмүүс байгаа л гэж би боддог. Чиний хэлж байгаа зүйлтэй би санал нэг байна. Ер нь хүүхэд ахуй наснаас нь эхлэх ёстой л доо. Зургийг ойлгодог, тэр мэдрэмжийн хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх, сонирхлыг бий болгох. Тэгээ энэ дээр бол өөрөөсөө энэ дунд сургуулиас нь бүр цэцэрлэгээс нь дунд сургуулиас нь бол өөрөөсөө ингээд явуулах ёстой ажлуудаа. Намайг бага байхад биш дээ чинь тодорхой хэмжээгээр бүр тийм зохион байгуулалттай. Тийм. Бүр тийм отооны хэлээр бол баг хүчээр шахав суулгадаг тийм мэдрэмжүүд байсан байхгүй. Биднийг бол өөрөөсөө хүүхэд байхад театрт заавал тавьчихдаг. Циркэд бол заавал аваачдаг. Бүр жил төдөн удаа үзнэ гэдэг. Тэр дотороо бол балетанд хэд байх хэвээр, дуурин тийм байх хэвээр. Чиполлино гэдэг дууринг бол өөрөөсөө бид нар одоо бүжгэн жүжигч гэдэг юм уу одоо Эсмеральдаг бид нар бүр үздэг байсан байхгүй яг хүүхэд байхад. Ангаараа очиод ингэ үздэг. Одоо тэр би зүгээр ингээд ач нарынхаа юу гэнтэр хаад байхад сугуул өөр байх шиг байна л да. Зарим сургуулиуд нь тэрэн дээр их анхаарал тавиад
зарим нь бол биш тогтоохгүй. Тийм учраас биш тэ хүүхдүүд маань бол зарим нь хажуугаар өнгөрчихөж байгаа байхгүй. Тийм учраас тэд ингээ өнгөрцөн бол эргээд тэр мэдрэмжийг авах, тэр ойлголтыг өөртөө суулгах хэцүү болчихж байгаа байхгүй. Дараа нь амьдралын олон асуудлууд гараад ирэхээр юун тэр тийм юм бодох. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ урлагийг бид нар аль болохоор бага наснаас нь ойлгуулах, дэмжих. Манай урлагийн зөвлөлийн ажил ч гэсэн бид нэр энэтэй их холбогдуулж үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ. Тэгээ хаажимдаа бол наснасаар нь ангилаад ингээд явуулаад ирэхэд. Дээр нь бол биш үү хүмүүс бүр одоо тэтгэврийнхаа насанд хүрсэн хойно завтай чөлөөтэй болоод ирэхээр эргээд биш үү бас урлаг руу бусаж ирэх гэж бардах. Бас нэг тийм мөчүүд гарч ирж байгаа байхгүй. Тэрийг ч гэсэн алдахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг уран бүтээлчд бас мэдрэх ёстой байхгүй. Тийм. Надад бас нэг зүгээр сая нөгөө настай хүмүүс гэрсэн штэ. Тэнгүүт яг тэн дээр анзаарэгдсэн зүйл нь тэр хүмүүст ингээд яг чөлөөндөө гарчиж байгаа штэ. Өөрсдийнхөө амьдралын чөлөөнд. Тэнгүүт амьдралын чөлөөнд гарангууд тэр хүмүүс амьдрахын тулд ингээд явсан хүмүүс байгаа байхгүй юу. Тэгснээр дараа нь хүмүүс дэгдэгдээ би тим юмар сурахыг хүсдэг байсан. Би тийм мэрэгжил сонгож байгаад орхисон гэдэг ч юм уу те. Тэнгүүд дараа нь тэр нэг чөлөө нь гарч эхлэнгүүт энүүгээрээ сурдаг үежтэй гэдэг ч юм уу. Энэ нийтийн тийм гой бүжгэнд явдаг эмээ өвнөр их олон байдаг штэ. Эсвэл нийтийн дуу муу ч юм уу те. Би тэрийг юусоо анзаарч байгаагүйсэн. Өмнө нь хизээч ингээд одоо би өөрийнхөө насыг л зөвхөн анзаарч өөрийнхөө мэдрэмжийг л зөвхөн мэдэрч явж исэн бол дараа нь ингээд олон ингээд насны ангиллуудыг олон хүмүүс ингээд ажиглаад эхлэн штэ. Хүүхэд хүртэл өөрийн ертөнцтэй өөрийн мэдрэмжтэй тэрийг илэрхийлт юм байна. Тэнгүүд настай хүмүүс ч гэсэн өөрийн орон зайтай юм байна. Тэр хүмүүсийг ингээд энэ хүмүүс ингэх л ёстой гэж юм харахт нэг тийм өөр өнцгүүд гарч ирж байгаа байхгүй бүр ингээд гайхалтайгаар. Тэнгүүд тэр болгон чи өөртөө ингээд тэр хүмүүс өөрсдөө нэг тийм багахан урлагаар дамжуулаад нэг тийм урлаг гэдэг зүйл тэр хүмүүс ингээд гоё таашаал өгöd байгаа байхгүй амьдрах тэр итгэлийн ч юм уу те нэг тийм чөлөөндөө гарсан хүмүүс гэхдээ тэр хүмүүст ингээд байнгын завгүй амьдарсаар байгаа тэр завгүй амьдралын хэмнэл нь амар юу болцсон ингээд хийх ёстой зүйл нь болцсон гэхдээ юу хийх вэ гэдгийг мэдэхгүй болцсон тэнгүүтээ бүгдээрээ цуглах ёстой байна гэдгээ ойлгоод эхэлсэн тий тэгснэ маш олон гэмээ өнөр цугласнаа бүжиглээл дуулаал тэгээ тэр хөгжмөө ямар гоё бүжгэлт юм бэ бүр ингээд би тэрийг хараад бүр ингээд гайхсан. За баярлалаа би чамааг шүү дээ тийм гоё мэдрэмжтэй байдаг чинь шүү дээ бас баярлалтай зүйл яг тэгвэл эцэст одоо хичээл насндаа тэтгэврийн насндаа очсон улсууд бол завтай чөлөөтэй. Тодорхой хэмжээгээр бол өөртөө бол шүү дээ цагаа зарцуулах тийм болцоотой учиж байгаа учраас гагцхүүд тэднэр одоо миний үеийнхэн өөрсдийгөө бол шүү дээ голж болохгүй. Орхиж болохгүй. Дээр нь шүү дээ зөвхөн одоо үр хүүхэд ач нараараа амьдрах биш. Одоо өөрийнхөө төлөө биш үлдсэн хугацааг биш их сайхан өнгөрөх хэрэгтэй байхгүй. Одоо жишээ нь Францын өндөр настангууд бол биш дээ. Бүр тэтгэврт гарахыгаа хүлээдэг гэж. Яагаад гэвэл залуу насндаа хийж амжаагүй зүйлээ одоо би хий. Тэгэл зураг зурна. Гээл зураг аваа. Хөгжим тоглох гэж үзнэ. Сурах гэж үзнэ. Сурах гэж үзнэ шүү дээ. Бүр хөгжим тоглож байгаа зураг. Тэгээд дээр нь бол бүжиглэж үзнэ. Сайн чинь хэлдэг. Тэгэхээр энэ насныхны өштэй энэ урлагтай холбогдох тэр хугацаа бол өштэй ерөөсөө аль алинд нь байдаг. Тэгэхээр гагцхүү тэрийг тултал нь ашиглах. Тэрийг дээд зэргээр мэдрэх туйлын чухал. Би тэгж бодож байна. Би сүүлийн үед Netflix үздэг болоод байгаа. Тэгээ ингээд Netflix-ээр ингээд харж хагаад надад биш дээ бүр Холливуудын кино сонирхолтой биш. Надад энэ Азийн уран бүтээлчдийн кино нь илүү сонирхолтой санагдаад байгаа. Тэгээ ингээд эргээд бодоод байсан чинь яг нарийн даавад үзэх юм бол шүү дээ. Бүр нэг хүн хийхийн аргагүй тийм хүнд сэтвч биш. Гайхамшигтай техникээр авцсан ч биш. Бүр энгийн амьдрал нь тэгсэн хэрнээ биш тэ ингээ үзэгчдийг бариад тогтоогоод анхаарлын сарниулахгүй байлгаад чадж байгаа байхгүй. Тэгээ манай Монголын жишээ нь бол ингээд уран бүтээлч энэ чиглэлээр ажиллаж болдгийм болов уу үгүй болов уу гэдэг бодол надад төрж байгаа байхгүй. Та хэр юу гэж бодож байна? Тийм миний хувьд бол одоо
ямар нэгэн зүйлийг бодтоор нь мэдэрнэ гэдэг чинь өөрөө маш том зүйл шүү дээ. Одоо жишээ нь бүжгэн жүжиг ч юм уу те. Эсвэл одоо балет ч юм уу. Эсвэл яг юм дуурийн дуу ч юм уу. Эсвэл мэдээж кино. Кино бол ингээд кино театрт нэг харанхуй өрөөнд дотор хэдэн мянган төгрөг төлөөд тэгэнгүүтээ тэр хүн суунгуудаа тэр 1 цаг 30 минутын киног ингээд тасралтгүй яг суугаал үзэх байгаа байхгүй юу. Тэнгүүд тэгж сууж авах хугацаанд тэр хүн тэр ертөнцөөр аялж штэ тий. Тэгээ тэр боломжийг ингээд мэдрүүлж өгнө гэдэг нь одоо яг юм нэг эхлээ зохиолоос эхлэн гээл хүмүүс яг өөрсдийн нэг тийм ойлголтууд байдаг штэ. Тэнгүүд хамгийн сайн зохиол авах хэвээр зохиолоосоо одоо юу гэдэг юм дүр гарч ирэх хэвээр дүрээсээ ингээд сайн баг хамт олон байх хэвээр зөвхөн ингээд найруулагчийн санаа штэ тэр бол ингээд том нэгдэл байх хэвээр гээд урлаг гэдэг өөрөө нэг олон зүйлсийн ингээд олон жижиг зүйлсийн нэг цомирлог байгаа байхгүй нэг том зүйл бүхэл зүйл байгаа байхгүй. Тэнгүү тэр зүйлээрээ дамжуулаад нэг хүний амьдралд ч юм уу гэрэл өгөх гээд штэ эсвэл нэг хүний амьдралыг ухаарлах гээд эсвэл нэг хүнд нэг мэдлэг өгөх гээд тэнгүүд тэр нь одоо юу гэж хэлмээр нэг тийм ойлгох гэхээс одоо юу ямар ч тийм тэр хүн нь өөрөө мэдэрсэн байх хэрэгтэй юм уу? Уран бүтээлч нь өөрөө мэдэрсэн байх хэрэгтэй. Тэгэхгүй хэрвээ мэдрэхгүйгээр юм хийх юм бол тэндээс юу ч авахгүй зүгээр хоосон л гарна. Хэрвээ тэр хүн өөрөө мэдэрсэн, тэр хүн өөрөө ажигласан ямар нэгэн тэнд нэг асуудал байгаа тэр асуудлыг нь олоод харсан тэгснэ нэг юм одоо зохиол бичнэ гэдэг чинь би бол яг ингээ хичээлийнхаа хүрээнд л судалж байсан зүйл байхгүй юу. Зохиол бичнэ гингээд тэр ингээд нэг тийм өрнөлттэй, драмтай ингээд утга агуулгатай бай логиктэй байх шаардлагатай болчиход шүү дээ. Тэнгүүд тэр логиктэй зүйлсүүд нь ингээ хүний тархинд бүүм хийх хэрэгтэй юм ингээд тэр хөөх гэж бодмоор одоо киноны ингээд бүх зүйлс нь ингээд харагдлаа гэхэд үзэгчийг ингээд уяах тийм зүйлтэй байх хэрэгтэй. Би яг сайн тодорхой нарийн хэлж сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ ихтэй ойлгогдсон дээ. Бацаа. Бидний ер нь Азад болонготой одоо чинь найруулагч зохиолч талаасаа биш ч гэсэн ер нь бусад уран кино багийн бүтээлчд маань ер нь Азийн альч кинонд очсон гологдох байсан байхгүй. Хамгийн ингээд нүүр тахалж явж байгаа нь манай каскадёрынхаа байна. Нүүр хувиргагч, зураглаач би ер нь киноны арын багийнхаа альч газар очсон ерөөсөө яг л мэрэгжлийн бидэрт стандарт байна. Манай Монголд хамгийн дутагдaltaй байгаа зүйлс нь яг толгойн буюу найруулагч, зохиолчийн ер нь жоохон дутагдaltaй гэж миний хувьдас хардаг. Гэхдээ сүүлийн үед бол манай Монгол киног хоёр эмэгтэй ер нь ноён өргөлгөөс сууж эхэлж байна. Одоо жишээ нь олон улсын хамгийн том студиолуудыг харангууд дандаа Зоро, Лавдлэмж гэдэг эмэгтэй найруулагч нар оршиж байгаа. Тэнгүүт энэ бас надад сүүлийн үед бас их сонь санагдаад байхгүй. Ягаад Монгол ингээд нийгэм ингээд харангууд эмэгтэйчүүд амьдрал аж ахуйгаа илүү авч явдаг тэнгүүд кино урлагч гэсэн нэг тийм ээгоорохгүйгээр өөрхийн юу хүссэнийг мэдж байгаа хүмүүс надад жоох юм эмэгтэй найруулагч нар байна гэж сүүлийн үед бас ажиглагтаа та. Тэнгүүд одоо ингээд бүхэл нөөц талаараа болонгуудаа Аз руу ч юм уу гарах боломжууд бидэрт байгаа гарч л байгаа гэж бодож байна. Одоо өөртөө бид нар ер нь тэр хэлжсэн шүү дээ маркетингтэй холбоотой гэдэг. Бид нар энэ маркетинг хэрвээ үнэхээр сайн ажиллаж чадах юм бол гаргачих тийм бүтээлүүд харагдаж байна. Надад болохоор хэцүү санагдаад байгаа байхгүй. Маркетинг сайн байгаад ч кино үзэх магадлал ер нь бага гэж би хувьдаа дүгнээд байгаа. Ягаад тэгэхээр Монгол өөр хүн ам амир цөөхөн те. Энэ 3 сая хүний чинь яг кино театрт кино үздэг хүмүүс нь 100 мянга хүрхөөгүй юу. Өөр л өстой топ кинонуудаа 200 мянга хүрж байгаа кино маш цөөхөн шүү дээ баг. 2 жилдээ нэг удаа л 200 мянга хүрж байгаа хэрэг. Тэнгүүд би юу гэж харж байгаа гэхэд зах зээл амар жижигхэн болгонгод кинон зарцуулж байгаа төсвөнч баг маркетингийн зардалж баг. Тэнгүүд тийм дэмжих бодлого нөгөө эргэлж нөгөө кино гэдэг чинь өөрөө ашиг болох хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор бидний нөгөө маркетингийн тийм хэтийн мөрөөдөл нь хүртэл амар жижигхэн байгаа тоххой ягаад гэвэл нөгөө зах зээлээс хамаарат. Тэрнээс хамаарангууд монголчууд одоо чинь олонний танилж жүжигчин тоглож ийш ашиг болохоос биш ийм залуу фейс гаргаж ирээд бүтээл хийгээд маркетинг мундаг байгаад гээд царайг нь үзэхгүй ч бас магадгүй. Тэнгүүд бас миний талаас нэг харангууд Монголд өөрөө үнэхээр одоо ч нэг таны хэлснээр дэмжүүл дээшээ явах кино байна уу гэдгээс илүү дэмжүүл дээшээ явах зохиолын төвшөнд продюсер олж харж чадж гинүү гэдэг чинь бүр анхын шатны амар асуудал санагдаад байна надад. Энэ зохиол өөрөө гадны юмд бодоо олох юм байна гэдэг зүйлийг олж харж байгаа хүмүүс амар цөөхөн. Тэрийг олж харж ийж бид нар нөгөө дараагийн тэрний өөрөө бүтээл болж тэрэндээ олон улсад гарах маркетингаа хийх бүх төрлийн ингээд зардлыг зөвхөн Монголын хүн амд
ингээд тооцоололгүйгээр кино хийх боломж гарч байгаа цагт бид нэр дэлхий рүү гарна. Тэгэхгүй болохоор одоо зөвхөн ингээд 3 сая хүнийхэн 100 мянган үзэгчдийн одоо ашиг олох боломжтой мөнгөнд л харуулж кино хийгээд байгаа болохоор тэр чигээрээ чанар доош унаад байгаа гэж би харж байгаа. Тэгэхээр миний бодлоор бол зөвхөн үзэгчд хичнээн хүнд үзүүлэх үү гэдэг зориулж хийхээсээ илүү ер нь хинч үтсэн гэсэн тэр хүний сэтгэлийн хөдөлгөн тэр хүнд хүрнэ, энэ үзэгчд хүрнэ гэдэг тэгж бодож хийх юм бол шүү дээ ер нь хэл хязгаар байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгээд тэр утгаараа бол шүү дээ бид нар зөвхөн Монголын үзэгчдийг тооцоонд авах ус. Ерөөсөө хинч гэсэн үзсэн болно гэдэг ийм байр сууриас л хандмаар санагдав. Би түрүү нэг хэлсэн шүү дээ. Энэ одоо Азийн кинонууд биш үү надад илүү таалагдаад байна гэж. Тэгээд ингээд зарим тэр сюжетүүдийг ингээд аваад үзэх юм бол хингийн шүү дээ. Зүгээр л энгийн амьдрал харуулдаг байгаа мөртлөө бараг тосгоны нэг амьдралыг харуулдаг байгаа мөртлөө салахын аргагүй шүү дээ. Яваад нэг бүхийн тухайн амьдрал биш шүү дээ. Би тэр нэг энтх кино санаж байна шүү дээ. Аав нь шүү дээ хоёр охиноо яаж ангаал тий бүх болгосон тухай байна шүү дээ. Тэр бол ингээ аваад үзэх юм бол Монгол тим сюжетэд бол хангалттай их байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг биш дээ яаж хийх вэ гэдэг нь л сони юм шиг байгаа юм л да. Би болохоор тэрийг юу гэж харж байна гэхээр монголчууд үннээс ер нь их зогтож байна. Кинон дээр болонгуудаа илүү нөгөө юм гой байх гэж чиглэдэг. Өнөөдөр ингээд би бол ингээд төсөөлж байгаа байхгүй. Романтик кино хийвэл яагаад энэ Улаанбаатар хотод нь үер урсцсан үед найз охиныгоо одоо ус гатлуулахын тулд өөрөөр гарцаар гарч болохгүй байгаа юм би зураглана. Хоёр хос болцоо явж байхдаа энэ явган хүний зам амар нарийнхан болохоор тэр нэг гудамжаар нэг нэгнийхээ араас хөтлөх явж болохгүй. Бид нэр ингээд Монгол кино гэж байгаа мөртлөө өөрсдөө ингээд хамгийн гоё объект, хамгийн гоё байхгүй юм нэг романтик зүйлийг тавиад байгаа байхгүй. Тэнгүүд энэ цаг үед бид нар яаж Монгол кино гэдгийг харуулахын тулд бидэрт яг мэдрэмж нь Монгол ирэх хэрэгтэй байдаг. Яагаад юм гэр оруулын гудамжин дотор арах чийсэн чинь мохоо утсан чинь эмэгтэй нь айгаад залуугаад хэвч болохгүй юм. Бид нар яагаад энэ нөгөө та Азийн кино яагаад ийм мандаг байгаа гэхээр тэд нар идж байгаа хоол нь хүртэл яг өөрсдийнх нь хоол аахгүй юу? Өөрсдийнх нь сөөжгөө гоё уудаг, өөрсдийнх нь хоолоогоо иддэг. Үнэхээр л тэнд байгаа асуудал нь үний юм шиг бидэрт санагдуулдаг. Тэгэхээр манайхан яг тэгж хийж болно шүү дээ. Тийм. Тэнгүүд би энийг болонгуудаа ийм цаг үеийн арай эрээг байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр бидний яг одоо ингээд хийж байгаа кино урлаг маань илүү ийм Холливуудын ийм стандарт руу ингээд хуулж байгаа, хуулбарлаж байгаа гэх юм уу төрлөг байхгүй юу? Тэрийг би болонгуудаа юу гэж харж байгаа. Би энэ сүүлийн үед аягүй их нэг юм комментэд уншсан. Монгол залуучууд өөрсдөө юм сэтгэж чадхаа болчихжээ. Дадаа гадны зохиолоос юм сэтүүлж जैन, гадны юмээс санаа авч जैन гэж хэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд би нэг жишээд аягүй дуртай. Солонгосын кино урлаг 2000 одоо 2 он хүртэл ер нь Old Boy, Memories Murder бас өмнө тэр чигээрээ кино урлагаа хуулдаг байсан гэж ярьдаг байхгүй юу? Энэ хоёр кино гарсанаас хойш Солонгосын кино урлагийн шинэ давалгаа ихсэн. Энэ цагаас эхэлж өөрсдийн арга барилаа олж эхэлсэн. Тэнгүүд тэрнээс өмнөх цаг үеийг болонгод хуулбарын цаг үе гэж явдаг. Тэнгүүд яг одоо манай Монголын кино урлаг тэр үе дээр байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Бүгд бид нар өөр өөрийнхөө арга барилаа олохын тулд маш олон зүйлсээ санаа авч байна. Гэхдээ санаа авах гэдэг нь болонгуудаа бас хулгайлах бас биш байгаа байхгүй. Хэрвээ хулгайлж явал харин зохиолыг оюуны өмчтэй тэр бүтээлийг ашиглаад өөрсдийн мэдрэмжэн дээрээ энэ цаг үе дээрээ буулгаж байгаа нь болонгуудаа бид нар ингээд өөрөө өөртөө хоригдлуулж байгаа туршлага. Бид нар ингээд ном дэлгэтэй байхад уншихгүй би зөвхөн өөрөө өөрийнхөө санааг бодож явах хэрэгтэй ингээд хан руу буруу хараад суугаад байвал бид нар хоцорно гэхээс биш уршилахгүй. Тийм болохоор энэ цаг үеийн кино урлаг маань дараагийн шинэ Монгол киноны давалгааны яг өмнөх үе юм шиг санагддаг. Болтгой. Ордон тийм үе ирээсэ гэж хэдүүлээ хүсье. Гэрэл зургийн тухай ярь. За. Киноны тухай бид нэр бас бидэн сайн ярьчлаа. Баримтат кино баримтат гэрэл зураг гэдэг чинь юу гэсэн үг? Би одоо баримтат гэрэл зураг сонирхож явж байгаа хүний хувьд бол ингээд надад бүр ингээд баримтат гэрэл зурагчин гэж хэлэх өөр амар хатсан зүйл байгаа байхгүй яа тэгэхээр энэ чинь маш том мэдлэг хэрэгтэй маш тийм тэр тухайн хүн өөрөө ингээд үзэл бодолтой тий
тэрийг илэрхийлж чадах байх хэрэгтэй болчдаг. Тэнгүүт яг би яг өсөн нийгэмшилт маань ингээ үргэлжлээл яг намайг төгсөх хүртэл ямартай ч үргэлжлэх байх мөхөх хүртэл тэгээд яг тэр хугацаанд ингээд хуримтлуулж байгаа зүйлсүүд маань тэнгүүт баримтат гэрэл зураг бол ингээд архивлаж үлдэх те тэр зүйлсээр дамжуулаад тухайн цаг үеийн нийгмийг харуулах тухайн цаг үеийн нийгэмд юу тулгарч исэн ямар асуудал байсан ямар баяр жаргалтай зүйл хийсэн гэдгийг онцолж харуулах зүйлсүүдийн нэг юм болов одоо жишээ нь баримтат гэрэл зургаар дамжуулаад зүгээр л архитектур те ядаж л барилгын архитектур ядаж л хувцсны стил те ядаж л тухайн амьдарч байгаа аж ахуйн нийгэм ямар байсан бэ ахуй өөрөө ямар байсан бэ тухайн нийгэм нь ямар байсан бэ гэдгийг онцолж харах боломжтой зүйлсийн нэг байгаа байхгүй тэрийг ингээд ажаа суух боломжтой хараад тэндээс мэдээлэл авах боломжтой тийм зүйлсийн нэг одоо яг хөвлөл шиг ч юм уу те эсвэл ингээд сонин сэтгүүл ч юм уу ингээ ямар ч нэг тийм сэтгүүлчийн үүрэг шиг надад санагддаг. Маш тийм хариуцлагатай зүйл юм шиг санагддаг. Тэнгүүд яг гэрэл зурагт бол хэлбэр гэх зүйл бас байгаа. Одоо пэшн ч юм уу те эсвэл ингээл маш олон тийм одоо бүтээгдэхүүний зургууд ч юм уу. Тэд нар бол ингээд тэдний хамгийн ноён оргил нь одоо би зөв баримтат гэрэл зураг гэж боддог. Яг тэгэхээр баримтат гэрэл зураг үргэлж өөрийнхөө тэр баримтат гэрэл зураг гэдэг утгаараа дахин давтагдчихгүй байдаг. Харин бусад зургийн хувьд болохоор ингээд нэг заавал санаа тавцдаг. Одоо кино уран бүтээл дээр ч тэр эсвэл бусад бүжиг ч юм уу янз бүрийн зүйлсүүд дээр санаа давцах боломжтой. Санаа давцах боломжтой ч санаагаа өөрийн арга барилаар өөрчлөх боломжтой байдаг. Одоо пэшн гэрэл зураг бол ингээд нэг стил имиж нэг өнгө төрх ингээд байгаа. Тэнгүүтээ тэрийг яг аль талаас яаж авах вэ? Ямар өөр хүний нүрээр яаж авах вэ гэдэг нэг тийм арай өөр зүйлийг гэрлээ яаж өөрчлөх вэ? Гэхдээ систем нэг ажиллах юм байхгүй. Баримтат гэрэл зургийн хувьд бол тэр зүйл нь дахин давтагддаггүй тэр зүйл үлдчихэж байгаа гэдгээр. Баримтат кино, баримтат фото бол үнэхээр гайхамшигтай зүйл л дээ. Одоо жишээ нь Монголын түүхээр нэгэл аваад үзэх юм бол нэгдүгээр гэрэл зураг гэдэг чинь ер нь үндсэндээ 150-200 жилийн түүхтэй гэж шүү дээ тийм ээ. Тэрнээс өмнө бол яг ингэж хадгалсан бүтээсэн тийм юмнууд бол байхгүй учраас энэ чинь бол харьцангуй тийм богинохон хугацаанд бий болсон шинэ урлагийн төрөл тийм. Тэгээд дээр нь Монголд бол бүр сүйд орж ирсэн. Ерөөсөө баг 20 дугаар зууны ихээр юм уу 19 дугаар зууны сүүлээр 20 дугаар зууны ихээр 20 дугаар зууны ихэнх үед Монголоор дамжиж өнгөрсөн тэр Скандинав хэдэн аялагчд байдгийг тэдний авсан зураг бол үндсэндээ одоо тэр Шведэд тэр Норвегид Финляндд энэ төр байдаг тэр зургнууд бол үндсэндээ Монголын дүр төрхийг тэдэр л авсан байдаг байхгүй. Тэгээ одоо хожим нь бол одоо 20-ад оны түүх манай орчин шин цагийн түүх Монгол хүн сансарт ниссэн түүхч гэдэг юм уу 90-ад оны хувьсгал гэх юм бол энэ бүгд чинь үндсэндээ бидний жинхэнэ одоо дурсамж одоо эргэцээгүй бидний түүх гэдгийг харуулах юм маань бол баримтат зураг бол гарцаагүй мөн болж шүү дээ. Тэгээ ер нь тэр утгаараа бол энэ баримтжуулах гэдэг бол шүү дээ зайлшгүй байх ёстой. Гэхдээ мөнгө цэцэг өөр төрлийн зураг авдаг. Тий. Би бас нөгөө хайрцаглагдаж болохгүй мэн гэдгийг ойлгосон. Ер нь бол яг гэрэл ямар нэгэн зүйл мэрэгшчин гэдэг бол бүх зүйлийг нь л оролдож үзэх хэрэгтэй юм л. Ингээд зөвхөн би тэрийг дарддаг гэд яг саяны яг хэлдгээр ингээд хүн өөрийн үзэл бодол өөрийн юмыг олохын тулд одоо номоор хэлвэл би ном амир унших дуртай. Тэнгүүд номноос уншигч өөрийнхөө гих зүйлийг олж авдаг байхгүй юу? Өөрийнхөө дүрийг бүтээдэг байхгүй юу? Тэгээд тэгжээч тэр ном уншигч байснаар одоо дэлхийн нийтэд ингээд түгэнд дарахдаг штэ. Тэгээд хүн болгон өөр өөрсдийн ертөнцөөрөө тэр номыг баяжуулж тэр номоор дамжуулаад тэр нэг гол дүрийг бүтээдэг шиг би бас яг юм нөгөө гэрэл зураг гэдэг зүйлийг зөвхөн баримтат гэрэл зургаараа бас бодож болохгүй гэдгийг ойлгосон. Ингээд арт гэрэл зураг байд юм байна, файн арт байд юм байна. Энэ чинь ингээ үйлдэлийн урлаг бас болж болд юм байна те. Энэ олон зүйлсүүдийн мэдээллийг ингээд аваад энэ дотроос би яг аль чиглэлээр нь явал те. Эсвэл яг би энүүгээр аль чиглэлээр нь илэрхийлвэл би бусдад ингээд одоо жишээ нь яг бүтээнд хуурах гэдэг нь шүү дээ. Бусдад өгөх боломжтой зүйлийг хийж чадахгүй ч юм уу өөрийнхөө дотор байгаа тэр нэг уран бүтээлж байгаа мэдрэмжээ ингээд
бусдад өгөхгүй гэдгээ олох юм байна гэж бодсон. Тэгээ би бол дөнгөж яг ингээ олох гээд өөрийгөө ингээ бяцхан юм ингээ хөгжүүлэх гэж байгаа болохоор яг тэрнийхээ эхлэл нь болохоор баримтат гэрэл зургаар стриттэй зүйлээр эхэлсэн учраас яг тэрэндээ ингээ тэрнийхээ үр шимээр дараагийнхаа зүйлийг хайж. Чи одоо авсан зургнуудаа бол хаана гаргадгийг одоо жишээ нь бол тэрийг найз нартайгаа юм уу, гэр бүлийнхэнтэйгээ юм уу, сургуулийнхэнтэйгээ хуваалцдаг юм уу, эсвэл бас өргөн олон нийтэд хүргэж чаддаг юм уу? Энд маш том хөрөнгө оруулалт юм уу, эсвэл ингээд миний одоо Аз гэх юм уу зүйл тохиолдсон нь бол би ингээд Noise Art Media гэдэг Даваним гэдэг баримтат гэрэл зургийн Бацараг үсгэн байгуулсан хүнтэй ингээд хувь тохиолоор ингээд бас таарлцсан. Тэнгүү тэр хүнээр дамжуулаад маш олон зүйлсийг баримтат гэрэл зургийн талаар тэгээд мэдээж бодит амьдралуудын талаар бас хувь хүний талаар ч гэсэн ингээд одоо мэдээлэлтэй ч юм те одоо нийгэм шигтгэн маш тийм хөрөнгө оруулалт болсон. Тэгэнгүүт төвгөрөө дамжуулаад одоо баримтат гэрэл зурдаг ч юм уу гудамжны гэрэл зураг дардаг юм гудам фото клуб гэдэг бас клубтэй болсон бид нар залуучууд нийлээд тэгээд тэр хүмүүсийн зураг дарах арга барил тэр хүмүүсийн нийгмээ үзэх үзэл тэр хүмүүсийн бусдад илэрхийлэмж бүгд ингэ нийлээд бид нэр өөрсдөө нэг юм тодорхой хэмжээний үзэсгэлэн гаргадаг. Нийгэмдээ бас мэдээж хүртээмжтэйгээр хийх хичээдэг. Бүтээлээрээ дамжуулаад штэ. Сая би энэ подкаст бэлдэж байгаа гэрэл зураг гэдгийг талаар нэг жоохон юм харлаа л да. Тэгэхэд би бүр гайхлаа. Миний ойлгосноор бол одоо үндсэндээ хууч нөгөө нэг хальсаар 35 мм-ийн хальсаар авдаг. Ер нь зураг тэр зургийн аппарат ер нь одоо хэрэгэлдэг юм уу үгүй юм уу болчихсон байх гэж би болж байсан байхгүй. Гэсэн чинь хэрэгэлдэг хിവэрэ юм байна. Тэгээд дээр нь бол шүү дээ үндсэндээ баг эргээд байгаа ч юм шиг одоо хөгжмөд бол нөгөө пянзыг мартцсан байсан шүү дээ. Пянзыг бол үндсэндээ бүгдээрээ мартаад хойш нь тавиад тэгээд дараа нь шүү дээ тэр нөгөө CD болоо DVD болоо одоо юу гэдгийг тэг гих мэтлэнгээр ингэ яаж яагаад жижигэн кассетанд дээр тэр тэгээ одоо бол шүү дээ пянз эргээд ирж байгаатай адилхан тэрнтэй адилхан үгүй юу? Адилхан. Мэдээж одоо яг л кино уран бүтээл гэдэг шиг яг л гэрэл зурагч гэсэн өөрөө маш тийм гоё зүйл байгаа шүү дээ. Одоо дижитал одоо камер ингээ хальсны камер байж байлаа. Хальс чинь кино урлагч гэсэн хальсаар л явж байсан шүү дээ. Тэгж байгаа тэр нь дижитал боллоо. Дижитал нь илүү цагийг хэмнээд идүү хурдан болох гэдэг шүү дээ. Тэгээд хэдий ингээ дэвшилтэнд яваад байгаа ч гэсэн өндөр хурцсуураар ингээ бид нэр баг ингээ хүн өөрөө технологиг гүцэхгүй шүү дээ. Хүн өөрөө ингээд техникийнхаа араас яваад шүү. Техник нь амар хөгжөөл өдөр тутам ингээд одоо бидний подкаст хийж байгаа энэ микрофон ч юм уу энэ камер ч юм уу энэ гэрэлтүүлэг ч юм уу бүгд ингээд шинжлэгдээд байгаа байхгүй. Бүгд сайжраад тэнгууд бид нар нөгөө сүүл гарч ирсэн зүйлсүүдийг ингээд одоо утасны хөгжилтөл ялгаагүй гэсэн. Утас эхлээл бид нар Nokia барьдаг л шүү дээ. Тэгж жаал одоо ингээд бүгд 15 одоо iPhone 15 одоо цаашаа хэд гарах юм бэ. Тэнгууд яг тэрнтэй адилхан шуурж байгаа байхгүй юу? Хүмүүс ингэ шуурдаг. Маш олон ингээд шин зүйл гарлаа гэхэд тэрлүү шуурдаг. Гэхдээ мөн чанараараа бодоод үзвэл одоо мөн чанар гэдэг зүйл чинь байгаад шүү дээ. Эргэх. Тэр мөн чанараараа бодоод үзвэл им анхныхаа хувилбар л үргэлж буцдсан юм байна гэж би бодсон. Би жишээ нь дижиталар зураг дарж эхэлсэн. Дижитал нь ингээд надад бол устгаал дараал тий нөгөө зураг ингээд аваал нэг тэр хүрээний дотроо нэг кадрлалт үүсгээл тэгснээ хальсаар анх зураг дарж үзсэн. Тэнгүүд хальс хизээч нөгөө зураг эргэж харах боломжгүй. Тэгээ дээр үеинтэй одоо ингээд надаас ингээд өмнө байсан гэрэл зураг дарж исэн тэр гайхалтай архивыг бүтээсэн хүмүүс яаж тэр нэгэн агшныг зөвхөн нэг л кадрт тэгж буулгаваа яаж тэгж улаан гэрэлт ингээд тэр зургаа ингээд шаарж тийм гайхалтай бүтээлүүдийг гаргаад байгаа юм тий. Тэгвэл бид нар болохоор ингээд хит ингээд бэлэнчилсэн зүйлд ингээд байгаад байгаа хэрнээ бүр улам илүү залхуу тий. Улам л ингээд хойрог тэгээ цаг зарцуулалт нь ч гэсэн баг болцсон юм шиг тий. Миний хувьд бас ингээд гэрэл зурагтай нөхөрлөх бас амар айцтай байдаг гэсэн. Яагаад тэгэхээр хүний эрхийн мэдрэмжтэй хэрэгтэй болдог. Камера бариа гудамжинд гарлаа гэхэд хүмүүстэй харилцахтаа хүртэл анхааралтай болох шаардлагатай болдог. Би чинь бас одоо залуу байхдаа зураг сонирхчаал бидний бүгдээрээ сонирхдаг байсан. Тэгээд бидний хэрэгжилсэн аппарат бол их энгийн. Одоо би жишээ нь бол Smena гэдэг нэг Оросын аппарат
одоо өөрөөсөө зураг авч үзчихсэн. Тэгээд хальсаар авна шүү дээ. Тэгээ өөртөө угаана. Тэр чинь тэр манайх шиг бэлэн лаборатори байгаагүй шүү. Яал бүр баг өөртөө лабораториос нойлох яадаг нөгөө томруулагч гэдэг нэг аппарат байгаа шүү дээ. Тэргээр нь шүү дээ. Харин хөөрхөн цүнхтэй тим энэ төр байсан. Одоо баг манай агуулгыг ухах юм бол байгаа бахаа юм бол. Тэгээд бид нар зөвхөн хар цагаанаар л авч яасан байна. Нэлээд хойно хожим өнгөт гэрэл зураг орж ирээд одоо арчилсан Германы Орва гэдэг хальс өнгөтөр орж ирээд тэгээд бид нар тийм диапозитив слайд одоо слайдныхаа анхны зургуудыг хийж бас л ихэлсэн байхгүй. Тэгэхээр өнгөтөр авна гэдэг бол өөртөө тэр үед гайхамшигтай юм шиг санагдчихсан байна. Хорвоо ертөнц иргэсэн юм шиг ингээд шал өөр болоод ингээд тэгсэн чинь одоо өөртөө эргээл шүү дээ хар цагаанаар авна гэдэг усууд илүү сонирхоод байгаа ч юм шиг тэгж харагдаж байна. Хар цагаан зураг, өнгөт зураг хоёрыг ялгаа. Хар цагаан зураг болохоор гэрэл сүдрийн тэнцвэр байдлыг маш сайн харуулдаг юм шиг санагддаг. Яг юм хүмүүсийн хөвчлэн бас зүгээр дижиталаар зураг дарчаад тэрийг хар цагаан болгох тохиолдол ч байдаг. Тэрнтэй адилхан хальс өөрөө амар амьтай байхгүй. Хальсны тэр нэг юм одоо шууган гэж хэлвэл би сайн хэлж мэдэхгүй гэхдээ ингээд нойс юм штэ. Тэр нойс нь бас нэг тийм амьтай. Мэдгүй надад ам гэдэг үг амар чухал. Яагаад тэгэхээр урлаг өөрөө ам байхгүй юу. Тэнгүүд тэр амийг бид нэр өөрсдийн хэлбэрээр өөрсдөө ингээд гаргаж ирж байгаа өөрсдийнхөө өнгө төрхүүдээр. Тэнгүүд миний хувьд бол амиа гаргаж ирж байгаа зүйл бол ингээд гэрэл зураг тий. Тэнгүүд хальс хүртэл нэг тийм амьд зүйл байгаа байхгүй. Тэр амьд гэдгийг мэдрэх тэр боломжийг ингээд би өөрөө олж харсандаа юм баяртай байдаг. Тэгээд өнгөт хальс болохоор ингээд одоо пүүжигийн хальс мэл ч юм уу нэг тийм хуучрт одоо ингээд хуучраад ингээд нэг тийм мөнгө ороод тэгсэн мэдэг штэ. Тэр бол ингээд алдаа гэж хардаг. Гэхдээ тэр алдаа нь болохоор юм гоё юм ностальжик ч юм уу тийм гоё мэдрэмж төрүүлдэг. Тийм болохоор нөгөө хүмүүс тийм өнгөт хальсны тэр нэг шаргал ингээд дижиталаар гаргаж ирэх боломжгүй тэр зүйлийг ингээд гаргаад ирдэг болохоор дижиталаар яг ингээд эффект энэ төр өгөөд яг тиймэрхүү зүйл гаргаад ирэх боломжтой. Гэхдээ ягаад ч тэр ориг гэдэг зүйлийг хийж гүцэхгүй шүү дээ. Оригинал гэдэг зүйлийг хийж гүцэхгүй. Тийм учраас яг тэр мэдрэмжийг авахыг хүмүүс амар хүсдэг ах. Хар цагаан болохоор яг тэр юм яг гэрэл сүдрийн тэнцвэртэй байдал тэгээд хар цагаанаар ингээд шууд хараад одоо зургийг ч гэсэн зурхтаа ингээд эхлээд хар цагаанаар л зурдаг штэ яг гэрэл сүдрээ тааруулж. Тийм болохоор хар цагааныг бол тэгж дардаг байх гэж бодож байна. Өнгөтийг бол хүмүүс ихвчлэн миний яг боловсруулж исэн хайснууд бол ингээд гэр бүлэрээ дандаа тийм аз жаргалтай байгаа эсвэл байгаль цаг уурын нөхцөл байдлуудыг ч юм уу эсвэл хүмүүсийн зарах өнцгүүд бүгд өөрөөр. Тэгтээ ингээд харуулж байгаа зүйлүүд нь нэг тийм тэр зүйлийг хар цагаанаар харуулахгүй өнгөтөр харуулмаар байна шүү дээ. Тэгвэл бас өнгөтөр дарж болно. Бас хар цагаанаар дарж болно. Би залуу байхдаа нөгөө фото зураг сонирхдаг байсан гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр бидний хэрэгжилж исэн аппаратууд бол маш энгийн. Гол төлөв Оросоос орж исэн зөвлөлт холбоот улсын тэр үед яасан. Миний хамгийн анхны аппарат Smena гэдэг нэг аппарат байсан. Дараа нь Zorki, Fed юу ч үлээд нэг тийм юм. Тэгээд өөр их хожим нь бол өөртөө мундаг аппараттай болдог гэхээр арчилсан Германы практика гэдэг. Тэгээд тиймэрхүү аппарат. Өнөөдөр манай уран бүтээлчид, зурагчид, гэр зурагчид бол их сайн техниктэй болсон харагдчихлаа л да. Би яг сандгийн 1980 оны Москвагийн Олимпиад би очиж чад ингээ харсан чинь тэнцээ бахан гэр зурагч сурсан. Ямар гоё аппараттай тэгэл шүү дээ. Тэр дурангууд нь гэдэг чинь шүү дээ. Үхэр бүр шиг тийм том юмнууд гаргаж ирчихэл тэгэл ингээ авч яхад нь бөө хийм юмар авдаг юм байна гэж байсан. Одоо та нар бол яг тийм юм хэрэглээ. Тэрнээс ч илүү юм хэрэглээд тэр чинь 80 он гэдэг чинь одоо өнөөдрийнх харьцуулах аргагүй шүү дээ. Тэгэхээр ингээ яаж байгаа. Тэгээд би жишээ нь бол одоо ингээ смарт ТV хаяа ингээ хэрэглэхгүй удаан унтраалгүй ингээ орчиход цаанаас нь өөрөө ирэхгүй шинэ нөгөө зургууд гараад ирдэг шүү дээ. Тэгээд Google фото гэсэн тийм зургаар байна шүү дээ. Сайхан зургууд гардаг. Тэгээ би дотор явж удаа гэхээр манай зурагчдын ч гэсэн нэр энэ дотор явж ивэл их зүгээр юм да. Манай гэр зурагчдын бүтээлүүд бас гарч ивэл зүгээр юм да. Яг та нар чадахгүй чадна. Яг бол өгтгөнүүд нь бүгдээрээ байж байна те. Тоног төхөөрөмжөнд байна уу? Байна. Ур чадварнд байна уу? Байна. Авдаг тэр объектууд нь байна уу? Байгаль, тэр агшин, тэр
одоо үзэмжтэй, үсгэлэнтэй орчин энэ бүгд байгаа хүмүүс ямар гоё нүүр царайтай, ямар гоё эмоц гаргаж чаддаг тэр бүгдийг харуулж чадж байгаа. Тэгэхээр би бас хийгээсэй гэж боддог юм аа. За тэгээ өнөөдөр би та хоёртой уулзж байгаадаа туйлын баяртай байна. Ингээ эргээ бодсон чинь та хоёрыг нэлээд ухаж төнхөөд өөрсдийн танилцуулаад яриулж хаад би өөрийгөө танилцуулаагүй юм байна. За манай подкастыг сонсож байгаа усууч гэсэн сонгогч яаж өгдөг ямар хүн одоо энэ нэвтрүүлэгт оролцоод байгаа. Намайг чулууны Гамболт гэдэг би бол одоо Монголын урлагийн зөвлөлийн тэргүүний ийм үүрэгт ажилтай. Өнгөрсөн 2023 оны 4 сараас энэ ажилд томилогдсон. Гэхдээ би Монголын урлагийн зөвлөлийн анх байгуулах өдрөөс нь эхлээд одоо энэ 20 хэдэн жил удирдах зөвлөлийн гишүүнээр явж ирсэн учраас би байгууллагынхаа үйл ажиллагааг бол их сайн мэд. Бидний зорилго бол их ойлгомжтой. Би түрүүн хэлжсэн. Бид нар урлагийг дэмждэг тэр хүрээллийг өргөжүүлэн тэлэх. Тэрийг бол олон аргаар хийж болно. Тэрний нэг хэсэг нь бол одоо өнөөдрийн подкаст мөнөөс мөн баг гэж бодож байна. Сошиал ертөнцийн үндсэндээ их хүчтэй болчихлоо шүү дээ. Намайг залуу байхад бол ийм боломж байсангүй шүү дээ. Чи өнөөдөр мянган хүнд хүрэх ийм болцоо байж байгаа энийг архилахгүй байх юм бол гэмт хэрэг байхгүй. Тэгэхээр би та нартай уулзж байгаадаа их баяртай байна. Миний бодлоор манай одоо миний хамтран зүтгэгчд бол их зөв сонголт хийсэн байна. Та хоёрыг санал болгосон да. Нэгдүгээрт та нарт бол өөрийн гэсэн үзэл бодол байна. Хоёрдугаарт бол та нар өөрийнхөө сонгосон мэргэжилтэд бол үнэн чинь байна. Дээр нь бол цаашаа хий гэсэн сэтгэл, санаа, зориг, амбиц байх шиг байна. Би тэгж мэдэрлээ. Тэгээд та нарт бас хүмүүстэй хуваалцах санаа оноо бол зөндөө байгаа юм байна гэдгийг өнөөдрийн энэ подкастыг сонссон сонсогчид, үзэгчид мэдэрсэн бахаа гэж би найдаж байна. Тэгээд дараагийнх нь ажилд нь үлсэт нь их том амжилт хүсье. За. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн ингээ подкаст нэг 3 өөр цаг үеийн 3 өөр мэдрэмжтэй ингээд хүмүүс байна. Тэгээд одоо өөрийнхөө 30 насныхан тий 90 оныхны төлөөлөл болоод өөрийнхөө мэдрэмжийг ингээд хуваалцах бас та хоёрын ингээд цаг үеийн энэ мэдрэмжтэй ингээд сүлэлт ялцах миний хувьд үнэхээр гоё байлаа. Одоо анхаалангуудаа энд оролцохгүйд айрын нэг эргэлзэжсэн. Ягаад тэгэхээр намайг одоо тодтогч байгаа илэрхийлж байгаа ерөөсөй ганц уран бүтээлтэн. Тэгэхдээ надаас тэр нөгөө ирээдүйд гарах хүсэл эрмэлзлийг хараад нөгөөдлөөс болонгуудаа залуу хүмүүсийн энэ мэдрэмж, урлагийн тухай ойлголтыг ингээд хамтдаа ингээд сонсгож цаг хугацаагаа ингээд зориулж байгаа сонсож байгаа хүмүүстээ ч гэсэн баярлалаа гэж л. Үгцгээ. Энэ нэвтрүүл энэ подкастт урьж оролцуулсан би баяртай байна. Яа тэгэхээр миний хувьд бас л яг ямар нэгэн зүйлийг төлөөлөн оролцож байгаа гэдэг утгаараа маш хариуцлагатай. Тэрийгэ дагаад надад ирж байгаа зүйл нь би юу хийж бүтээсэн бэ? Би юу туурвсан бэ? Би бусдад яг өөрийнхөө салбарыг төлөөлж чадах хүн мөн үү гэдэг дээр амар жоох эргэлзэжсэн. Гэтэ намайг ингээ сонгож бас хамтдаа ингээ ярилцах боломжийг олгож тэгэд 3 өөр цаг үеийн гэхдээ гуруулаа нэгэн гээд зүйл дээр огтлолцож уулзж байгаа юм баяртай. Тэгээд өмнөх яриан дээр Бацаа яах хэлжсэн шүү дээ. Ингээд хүний урлагийн боловсралтай урлагийг мэдрэх тэр зүйл бол ингээд нас хязгааргүй маа. Тэр нас бол ингээд тэнгүүд би тэрийн яг өөрөөсийнхөө салбараар тэр мэдэрсэн мэдрэмж маань энд ингээд хамтдаа огтлолцоод ингээд ярих боломж бидэнд олдоод тэгээд тэрийг хуваалцаж чадаад бас бусдад ингээд түгэж байгаа баяртай. Тэгээд энд урьж оролцсон баярлалаа. Урлагийн зөвлөлийнхэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд манай подкастыг сонсох хүмүүсүүдийн тоо өдөр ирэх тусам өргөжөөсэй. Ягаад гэвэл эцсээс монголчууд бидний цаашдын хөгжил, манай эх орны хөгжил, хувь хүмүүсүүдийн амьдралын амжиргааны хөгжил энэ бүгд чинь бол хүмүүсүүдийн идэвхтэй оролцооноос шалтгаалах байхгүй. Тэгээд энэ бүгдэд бол нэг хэрэгтэй зүйлийг манай подкастаас олж сонсоосай. Тэрэн дээрээ үндэслээд өөртөө бас үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа.